эзэн бидний алтан хөмрөө Энгви тансаг байгальтай хайртай Хэрэн зооны нарандын лүү Их хүн үрээ хөвлөдөө тээж төрүүлэн энэ урвууд амьдрал бэлгэлхийн хүн холбоосын учиртай адил байгаль хөвлөд соёолж ургасан модод цэцэгсийн ялдам дэлбэнэ хаалж ургаж бас намрын сэлхэнд хөглөрх навцын сэрчгнэний анир бас үр үнцээрээ үржин орчлон ертөнцийн амьдралын өнгийг чимэх хүн байгаль хоёрын ер бусын хосломжийн илэрхийлэл байж болох юм. Хүн төрлөختний хөвлөсөнд төрүүлж хүүгийн ёсоор илгэн дэн твэрсэн дэлхийн ээжийн хайр хишгийн хэмжээлшгүй өргөөжийг хүртэх хувь тавилангийн нэгэн эзэл болсон хүн бид. Дэлхийн ээж тандаа хайртай гэдэг. Энхэн цэнхэр гариг хүн төрлөختөн бидний хийгээд амьд юм бүхний мөнхийн амьдрал бэлгэлсэн гэр орон минь үлээ. Дэлхийн ээж тандаа бид хайртай Дэлхийн ээжийн хишиг энэ ертөнцийн зулаа дээр орших Монгол орны цэлгэр үүдэн үцэглэн төгөлдөр нутаг усыг ээлжлэх дөрвөн үлрэл өөрөөрийн гудгаар чимэн эргэлтэх нь тансаг гой ертөнц өөрөө жарган цэнгэх мэд ер усыг өгүүлнэ. ертөнцийг алаглах цэцэгсээр хучих зун цагийн хорин шив алтан шаргал өнгөөр орчлонг бодох намар цагийн айл орчлонг цас мөсөөр хучихад дүнсгэр өвлийн жавар шинэ амьдрал бэлгэлэх нял хаврын шивнэ энэ бүх орчлонгийн анир ер усын гайхалтай ажээ. Яг л яруу тансаг хөгжмийн айд шиг өврөн урсан. Дэлхийн ээжийн амьдрал бэлгэлсэн орчлонгийн анирын өвцийг өгүүлэхийн учир. 20 дугаар зуун Азийн зулаа дээр орших Монгол улс. Хоёрдугаар зууны дунд үе 1950-ад он бол Монгол улсын хувьд улс ардын аж ахуйг хөгжүүлэх зорилтын нэгэн өргөд цаг үеийн өрнөл цаг байсан юм. Монгол орнд жимсний аж ахуй хөгжүүлэх асуудал бол 1950-ад оны ихэр одоо тавигдсан. Сонгилийн болонд бол 1950 оны үед жимсгийн удаа тарж байсан. За Улаанбаатар хотод бас маршал Чавалсангийн хашаад одоо жимс тарж байсан. Ийм одоо түүх байгаа. 1954 оны 11-р сард Монгол Ардын хөсөлтөний 12 дугаарыг хурлаа. Их хурлаас төвшүүлсэн зорилго нь хөдөө аж ахуйн социалист секторыг цаашлуулах, газар тариалан хөгжүүлэх, төв эдийн баазтай үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх явдал байлаа. Намын их хурл улс ардын аж ахуй соёлыг хөгжүүлэх 2-5 жилийн төлөвлөгөөний өдөр тутмыг баталсан. Энэ зорилтын хүрээнд хүн амын хүнсийн хэрэгцээг хангах чиглэлээр олон арга хөтөлбөр ихсний нэг нь жимсний аж ахуйг хөгжүүлэх гарааны жил байсан юм. Жимсийн тариалангийн шанга татсан 1954 он. 1954 оны тэр жил жимсний аж ахуй байгуулах тухай бүгд найрамд Монгол Ард улсын сайд нарын зөвлөлийн 397 дугаар тогтоол гарч Сэлэнг аймгийн Шаамар суманд жимс ногооны эрдэм шинжилгээний станцыг байгуулахаар шийдвэрлсэн Монгол улсад жимсний аж ахуйг шинжлэх ухааны жимээр хөгжүүлэх үндэс суурь тавигдсан түүхтэй. Шаамрын станцын шагдар дарга. Алс холын Дорнод аймгийн Баян Түмэнгийн Эрдэнэбатын шагдар хүү эрдэм ном өвтлөж хаах холын Сэлэнг аймгийн Шаамрын станцын даргаар томилогдсон ирсэн нь Шаамрын хөндөд нэгэн шинэ айл гэрээг төхнүүлж илгээл дүүрлэн гисэн газрын залуу охид хөвгүүдийн ёстой аавын оронд нь аав, ахын оронд нь ах болж Шаамрын жимсний станцаараа болсон хамтлалны хайр хүндлэл бахархлыг тээсэн энгийн хэрнээ эглгүй нэгэн эрхэн байсныг хүн бүхний дурсамжуудаас тод гэрэлтэн. Шаамрын станц очоод шагдургаг хуучин их дуулж мэдсэн би бас нэг хэвлэлээр жоохон уралддаг жоохон юм бичдэг хэвлэл. Тийм учраас ер нь шагдургын тохиол ойлголттой байсан.
Тэгсэн чинь нөгөө шагдар гэдэг үг чи яасан гэхээр хөө ерөөсө намайг нэг зүгээр нэг том хүнтэй уулзж байгаа шиг хүлээж авдаг юм. Би гайхаад тайвшраад тэгсэн нөгөө учир утын яриад байсан хүүхдээ үчээ байл. Тэгээ шагдаргаа нэг онцлог сонин хүн байсан. Ерөөсөө тэр хүний үгийг их авдаг. Тийм том хүн мөртлөөс. Тэр чи юу юм би чи нэг оюутан шүү дээ. Тэг чин юм асуув шүү дээ. Гэхдээ одоо энэ чинь ийм үү хой, тийм үү хой, чи мэдсэн юм байна уу гэл ингээд том хүн надаас юм асуу. Тэгэхээр хүн чинь өөрийгөө бүр их юм сургах. Одоо сурыг гэж мэрийддэг. Шагдаргаа шалгаж ажилд авч байгаа юм л да. Нэгдүгээрт нь юу гэхээр ерөнхий мэрэгжлийн талаар ямар хүн байна уу? Хоёрдугаарт нь улс төрийн мэдлэгийн одоо чадвар ямар хүн байна уу гэх мэтийн одоо сонин асуултууд тавьж нэг шалгалтыг сургууль төгсөхдөө шалгалтыг сурцсан болохоор тэр асуултууд их сөрхий хариулдаг байлаа л да. Шамрын станцын хаалгыг ойн баярын босгон дээрээ гоёж гоодсон энэ сайхан эрхмүүдийн шагдар даргыгаа дурсан шагших хөгийн химнэлд тэрл алтан үетэй нийлэн шагдар даргын охид хүү ааваараа бахархах сэтгэлийн айланд бас хөөрөн баярлахажээ. 51 гэдэг ачааны машин дээр нэг гэр ачаад дээр наав 5 хүнтэй суугаад ээж маань кабин дотор нь намайг 7 сартай одоо би 7 сартай явахад намайг тэрвэрээд кабинд нь сууж Шамрын шар тохоод иржсэн маань ээж минь надад ярьжсэн. Тэгээд тэр 54 оноос хойш одоо ингээд Монгол улстай алим жимс зөвгийн одоо үржүүлэхээр ингэж ажиллаж ирсэн юм аа манай. Аавынхаа одоо яг мэргэжлэр бүгд 8 дахь Болгар албат улсад хөдөө аж ахуйн дээд сургуулийн жимсхний агроном гэдэг мэргэжлийг эзэмшээд ажилласан. Манай Монголын алим мэдэндээ очруудгаа отгон бэлэхгүй дээр бол бид нар Шамраас богоон суугаа цүнхэн тийгээ явахаар өссөн. Тэрвэр дүүр ханхалт. Шар тусан хөрст Шамрын шар тохой. Тэгэхээр жилийн өмнө алим жимс гэдэг зөвхөн өөр орноос ирдэг ховор амтсан байлаа. Тэгвэл одоо манай орны зарим нутгуудад Монгол алим ургуулдаг боллоо. Шинжил хуханы академийн сурвалжлагч гишүүн бүгд наримт Монгол ард улсын төрийн шагналт шагдрыг Монголын мичүүрэн гэж зүй ёсоор нэрлэж болно. Сэлэнгийн Шамрын жимсгний цэцэрлэг түүний ургуулсан алим одоо олон газар дэлгэрч байгаа Монгол алимын үр үндэс нь болсон юм. Зөөлөн шаргал ийсэн хөрсний шимэл байдсан нарсан төгөл жимсгний буцог алгалах цэцгсийн Шамрын хүндийг чимэн байгалийн гэр бүлийн үтсгэлэн өгөөч шишгэ амтай бүхэд хүртээж амьдрал бэлгэлсээр иржээ. Тэр их торгон цаг үеийн анир Сэлэнгийн Шамрын хүндий шар тохойн хэвлийн хишгийг аривжуулан бойжуулж явсан эрхмүүдийн дурсамж түүх өгүүлэн сэвэлсэн. Би 1965 онд хөдөө аж ахуйн их сургуулийг төгсөөд Шамрын жимсхний эрдэм шинэгний станцад эрдэм шинэгний ажилтнаар сургууль ирж ажилласан юм аа. За бидний ирэхэд бол Шамрын станц маань аж ахуй зохион байгуулалтад нэлээд бэхжсэн жижигхэн одоо цомхон тосхон бид ч гэсэн одоо биднийг одоо их сайн угтаж хүлээж авсан. Цэцэг жимс дэлгэрч байна. Цэлмэг нартай өдөргой. Цэлмэг нар. Монголын хүүхэд багчуудыг жимс цэцэгтэй найзлуулсан хүүхдийн энэ цоглог дуу таныг хүүхэд насанд нь хүргэж өгөх сэтгэлийг хөдөлгөж болох юм. За Монгол алимны нэг их онцлог тал нь бол их сайхан үнэртэй тасалгаанд 2 кг жимс тавьсан байхлаар хэдэн өдөр одоо ханхална. Би тос Шамрын жимс станцад 1965 онд цэцэрлэгчин, зөгийн зөгийн бригадын дараагаар ажиллаж байлаа. За намайг очиход энэ Шамрын жимсгний эрдэм шинжилгээний улсын төв станц гэдэг бол Монгол оронд жимсний аж ахуйг буюу одоо жимс цэцэрлэг зөгийн аж ахуйг одоо анх суурийг тавьсан, хөгжүүлсэн ийм шинэ аж ахуйн одоо их өсвөрөө тавьсан ийм одоо эрдэм шинжилгээний байгууллага байлаа.
байгалийн одоо тэр өндөр сэрэмгийн тохой гэж их сайхан одоо дожинаар сургасан ийм газар, дээрээс нь хүний гараа тарьсан жимс цэцэрлэгийн одоо их том талбайтай ийм сайхан одоо тохойд байлаа. Би тэгэхэд одоо баг одоо хөөгч хуйлжээлээ. За миний жимс цэцэрлэг одоо юундар боловсруулах цэгтэр ажиллаж байсан миний багш Эл Цэдочер гэж хүн байлаа. За цэцэрлэгчдээс одоо дагмад гэж одоо мундаг цэцэрлэгчин тэр хүний нэрмжит одоо 5 алимын одоо тийм талбайтай байлаа. Зэрэдэмжлэгийн ажилд нь доржид дэрэмгой байлаа. За тэр үед одоо анхны одоо жолооч, анхны цэцэрлэгчин Дэжид, Бааст, Цэнд, Дамдын дулам. За дээрээс нь манай жимсний бригадын дараагаар олон жил ажилласан одоо Төвдвийн Баасанжив гэх мэтийн ийм олон улсууд байсан. За манай намайг зөгийн дээр шилжээд очиход манай багш одоо зөгийн бригадын дарга дэмжлэгийн ажилтан комплийн жалцуу гэж эднийх бол гэрвлээрээ анхны зөгийчд байсан. Эхнэр нь Тонголог гэж одоо бас л миний багш. Одоогоос 70 жилийн тэртээ жимсгэн нөгөө тэрэ зөгийн аж ахуй ажил өрнөж байсан хөдөлмөрийн их фронтын уур амьсгал өдгөө айлг өрх бүлийн жишгээр хөвөн хөгжиж чаамарчуудын хашаа хорооны амтд алим жимснүүд хүн байгал хоёрыг баярлуулхажээ. Алимын юу хувьд бол тэр Боровинка гэж одоо сорт байгаа. Энэ сорт бол маш их сайн нутагчсан. За нэг 3 ширхэг тавхтал 1 кг хүрдэг байсан. Зарим нь ч одоо нэлээд том. Пепи Шапраны, Лалетино гэх мэтийн одоо олон сортууд бол амжилттай нутагшиж байсан. За энэ ажлаар бол эрдэм хэмжээний ажилтан одоо Самбо, Носан, Бааст. За тэрнээс гадна нөхөр нүдний талаар дорж дэрэм гэж одоо хүн ажиллаж байсан. За энэ дээр бол одоо Приморский чемпион гэдэг сорт одоо хамгийн одоо сайн үзүүлэлттэй байсан. Тийм учраас нутагсан сорт болж байна. Тооцдог. За тэрнээс гадна Надежда гэдэг одоо ийм сортын нөхөр нүдний одоо сөөгөлүүд бол их сайн нутагшиж байсан. Цаашдаа энэ ажлыг үргэлжлүүлэн хийхээр ингээд төлөвлөж байсан юм аа. Биохимийн шинжилгээг одоо шинжилгээний том лаборатори байгуулсан. Энэ лабораторид Игомнова гэдэг хүн ажиллаж байсан. Мөн хөрсний одоо судалгааны ажлыг энд хийсэн Дэжитхүү гэдэг хүн одоо ажиллаж байлаа. Би 61 онд 81 оны 8 сард усаас ирсэн юм аа Бааст гэж бодож та. Ирээд 8 сарын 3-нд Жимс станцад ажилд ороод явлаг нэг модон дээр ажилласан явлаг гэдэг юм байд юм байна гэсэн сэтгэл төрөөд гой санагдаад тэгээд энд ажиллаад жил гарсан болж итэл Жимс зөгийн курс байгуулагдаад Жимс зөгийн курсанд ороод 6 сар биднэрт одоо олон багш заасан, Шарав дорж багш витаминыг заасан, Цэдочер багш боловсролын талаар заасан, Лаган ах бол юугаар чатхнаар заасан, Дордэр багш бол өхөр нүдээр заасан. Ташлаа багш бол улс төрийн багш гэж зааж исэн. Ийм олон сайхан багш нараас би бол их юм сурсан. Би Жимсэн дээр нэлээд олон 2-3 жил ажиллаад тэгээд зөгийн дормаа санагдаж ирсэн нэг л болдгоо. Нэг зөгийн л гоё юм санагдаад. Тэгээд зөгийн дорлоо. Зөгийн дороод орсон өдрөөс эхлээл ирнэ. Их баянтай байсан да. Мэдхгүй одоо сургуулийн сурсан ч гэсэн зөгийн чинь Жимстэй адилгүй юм байна. Тэр чи одоо бариад авч болдгоо. Гомх хүнд байсан надад. Тэгээд яг би олон төмний сурсан юмыг би яхаар сурч болдгоо. Би яхаар хийж чаддаггүй байд юм гэж өөрөөртөө дүнэлтэйгөөд өөрөөрөө зэмлээд хараад өвгөндөө байсан чинь хогчин жамахын зөгийн дор гэсэн гэж ингэж хүний дормжлоо. Тэгэхээр бүр уурхөр байдаггүй. Юу гэсэн үг юм? Би ямар хүнтэй адилхан хүн байж яагаад хүн юм сурч болдог юм би зөгийгээр одоо нэлээд олон жил ажиллаа. Ястай их сайхан хүнд одоо тустай
эмчилгээ болдог. Тийм бүтээгдэхүүн одоо зөгийн маань гаргадаг учраас би зөгийдээ ёстой их баярлдаг. Баатар сайхан багштай би маш их баярлж явдаг юм. Шамрын сайхан байгалийн ертөнцид хүмүүний оюун ухааны цалин хөдөлмөрийн их хэрчүүчээр Монгол улсад жимсгэн тариадах шинжлэх ухааны инновац бүхий станц байгуулан шам татж байсан онцгийн аяс түүхийн жим татуулан өдрөө 70 жилийн хавар зун өвөл намартай золгож байна. Манай ус төр засгаас бас анхаарч улсын одоо тэргүүний зөгийчин одоо улсын сайн одоо авраг зөгийчин гэсэн премьер гэсэн одоо ийм цал юуг бол одоо харин олгодог болсон. Энэ нь бол одоо зөгийчдийг одоо итгэв чармаалтай ажиллахад бол их тусдын болж байна гэж ингэж бодож байна. Би анх 1974 онд Шамрын жимсгний эрдэмчилгээний станцад эвлэлийн илгээштээр Заамрын хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургууль төгсөөд биднүүд исүүлээ ирж ирсэн юм аа. Улс орныхон амьдралын аль хэрэгцээтэй салбарт хүн дэхэд сүгүүлэх хайхран ямагт тэргүүний нэгний явж ирсэн эвлэлийнхэн ялгуулсан уламжлалыг энэ үеийн залуучууд нэр төртэй залгамжилсан юм. Олон нийтийн байгууллагууд бас их ялангуяа залуучуудын байгууллагууд асар их хүч тавьж байсан шүү дээ. Төдийгөө үе 5 хошуу мал 10 хошуу болгоё гэдэг. Дээрээс нөгөө 5 хошуу мал дээр зөгийн загас шувуу гаха тахиагаад ингээд ингэж одоо аж ахуй хөгжүүлэх ингэж зүтгэх хэрэгтэй байхгүй. Энэ бол гайхамшигтай зүтгэл энэ одоо төлөвлөгөөний зохион байгуулж байсан. Монголын хөлсгөлд залуучуудын эвлэлийн төвхөрөө Монголын пионерийн байгууллагын төв зөвлөс хүүхэд залуучуудын дунд загас зөгийг өрчүүлж цэцэг жимс тарих цэцэрлэгжүүлэх байгалыг хамгаалж хишгийн хүртэх хөдөлгөөн өрнүүлэх талаар олон чухал тогтоол шийдвэр гарч ажил амьдралд хэрэгжиж байна. Хүүхдүүд өөрсдөө жимс цэцэг тарьж өөрийнх нь хөдөлмөрийн үр шимийг үзэх гэж хичээдэг юм. Тэр үед бол жимс станц бол эд сайхан одоо хөгжиж цэцгэлжсэн эрдэмчилгээний ажилтан байсан жамцгай одоо зөгийчин болох гэсэн одоо хүсэлтээр одоо зөгийчин болсон байгаа биднүүд би бол одоо хоёулаа Исүүлээ ирснээс хоёулаа зөгийчин болсон. Тэгээд зөгийчин болсноос хойш одоо болтол зөгийн аж ахуй эрхлээд явж байна. Шамрын хүндэд ургуулж байсан алим жимс өсгөж үржүүлсэн зөгийн бүл Монголын удам их нутгийн дорны их тал Алтай, Увс, Ховд, Хинтийн нутгийн үржил шим төрсөнд хүний гар сэтгэлийн эрчүүчэнд тархан ургаж үржин Монголын өргөн уудам нутгийг чимэн шин амьдрал цэцэглэн хөгжөөсөн оргил үеийн халуун уур амьсгал хүмүүсийн зүрх сэтгэлтэй хамт түүхэн тамгалан үлджээ. 1978 онд Ховд аймгийн хөдөө аж ахуйн техникумыг төгсөөд агр техникчээр энд хуваарлагдсан ирж жимс станцад ажиллаж байсан. Энд одоо би 40 гаруй жил амьдарч байна. Энэ Шамар нутаг бол ээлтэй хол газраас ирсэн усуудыг сайхан хүлээж авдаг. Энэ Шамар нутагт амьдарч байгаа ард түмэн бол одоо жимс ногоо зөгийгөө үржүүлж ингэж ажил амьдралаа дээшлүүлж амьдарцгаадаг. Жимсний аж ахуйн одоо энэ станцын одоо тавьсны үр нөлөөгөөр Монгол оронд одоо жимс цэцэрлэг одоо өргөжин тэж олон одоо нэгдэл сангийн аж ахуйнууд тэр үеийн сангийн аж ахуй ярьж байна. Тэр сангийн аж ахуйнууд энэ одоо ажлыг одоо үр дүнтэй хийж тухайлах юм бол одоо говалтан одоо эрх чөлөө нэгдэл хали одоо бэгэр сумын лодо хөө дарахта юуны халиун сумын нэгдэл хөрс шороогүй байсан газарт одоо жимс цэцэрлэг одоо өөрийн биеэр үлрэглэж ургуулсан хүн бол хөдөлмөрийн баатар нөхөр лувсан гоо байдаг юм аа. Одоо ч хүртэл одоо тэр жимс цэцэрлэг нь одоо хэвээр тэнд одоо цэцэрлэг хөгжиж байна. Алтан цадах их говийн үдсгэлэнд баян бүрд эхийн гол. Энд амттгаа сонгон, төмөс, шар ловон, өргөстхин, улаанлой, таравс мэтийн нарийн ногоог
олон арванга тариалж ариван ургац сургуулсан Дэвидийн илгээлтэр ирсэн охид өвгүүдийн хөдөлмөрийн үр шим юм. Эхнүүрүүдээ хотхор бол дэлхийн байгалийн чацарганы төв гэж одоо дэлхийн чацарган судлаач шилдэг эрдэмтэд болоод Монголын шилдэг эрдэмтэд үздгийг та бид нар мэднэ. Тухайлбал манай шинэ ухааны доктор Цэндэг Хугаа тэгээд энэ гадаадын хэд эрдэмт нь тэрнийг баталсан тодорхойлсон дэлхийн эрдэмтэд тэрний зөвшөөрдөг юм болсон билээ. 1963 оны үед манай говьяат агрономч эрдэмтэн Лагангойг одоо Увс аймагт жимсгийн чацраны аж ахуй хөгжүүлэхээр томилж Чамрын харьяа станцаас салган томилж тэнд ажиллуулсан байдаг. Улаанговын станцад бол тэр анхны одоо чацраны суулгацыг бид тийш сумаас очиж одоо тарьж байсан тийм 63 оны намар тэр юу хөдрөг одоо тэндэл ухаанда тэр Батчулуун гэдэг агрономч залуу байсан. Орны хаан гэж байсан, Батчар байсан. Тэгээд Лагангой өдрөөр бидхэд одоо авчиж анхны суулгац тарьж байсан. Бас нэг тийм сонирхолтой төх байдаг. За улсын хэмжээгээр олон газар жимсний салбар станцууд байсны хамгийн нэг ууган нь бол энэ Увс аймгийн одоо төвд байгуулагдсан усын одоо жимсний станц. Энэ станцын анхны дарга нь төрийн шиг Лагангой байсан. За тэгээд станц бол одоо 77 онд өргөтгöd ер нь шинжилгээ үйлдвэрлэлийн нэгдэд болгоё. Тэнд чацрагны одоо том аж ахуй байна. Шинжилгээний байгууллага байна. Ийм нэг одоо шинжилгээ үйлдвэрлэлийг нэгтгэсэн шинэ байгууллага байгуулъя гэдэг ийм төр засгийн шийдвэр явагдаад ингээд тэнд бол шинжилгээ үйлдвэрлэлийн нэгдлийг гэж байгуулсан. За шинжилгээ үйлдвэрийн нэгдлийг байгуулахад тэнд байсан эрдэм шинжилгээний станцын толгойлох байгууллага, тэнд байсан улаантхан чацрагны аж ахуйн одоо аж ахуйн байгууллага, тэн дээр нэмээд дэсийн одоо зөгийн үржүүлгийн газар, баруун турууны элитер үржүүлгийн салбар эднэрийг нэгтгэж ийм шинжилгээ үйлдвэрлэлийн нэгдэл гэдэг байгууллагыг байгуулад одоо тэр байгууллага бол одоо олон жил 4 жил гарan 5 жил хугацаанд нэр төртөөс ажил бүтэн баг хамт олон бүрдсэн. Хоёрын 24 оны намар цаг. Увсын жимсгийн станцын өргөл цаг үеийн гишүүчтэй залуу халуун насныхаа түүхийг бичлсэн энэ эрхмүүд энэ намрын өдөр төрийн ордны цэцэрлэгийн төгөлд цугласан энэ. Одоо манай шинжилгээ үйлдвэрийн нэгдээс 5 хүн төрийн шагнал авсан. Сорт одоо гаргаснараа Лагангой сортын үрийг үржүүлснээр манай Батчар тэгээд тэр одоо гарсан бүтээгдэхүүнийг боловсруулснараа манай Сүрэн хорлогой. За тэгээд цэцэрлэгчин бригадын дарга оролцсон ийм 5 хүн одоо төрийн шагнал авч хөдөөний байгууллага, хөдөөний эрдэм шинжилгээний байгууллагуудын ажлын үнэлгээг одоо үнэлж ингэж өгчээсэн юм аа. Монгол орн жимс цэцэрлэгийг байгуулах анхны хөөсөрийг тавьж тэрийг өргөжүүлэн хөгжүүлэх бүх хөрс хугацаар хангасан ийм гавьяата хамт болно. Ийм гавьяата станц юм а гэдгийг энд таашламдан хэлэхэд сайхан байна. Намрын зөөлөн нар ээсэн энэ өдөр налхал намрын өнгө шиг насны намартайгаа золгож яваа энэ эрхэм хүмүүсийг алтан үетэй нучруулжээ. Манай улсын газар тариалангийн үйлдвэрлэлийн энэ том салбарын 90 үе кино архивын хайс алтан үеийнхний зүрх сэтгэлийн туршимжил үлджээ. Энж үртрээ 140 тонн, ногоон тэжээл дарш 800 тонн, хүнсний ногоо 500 тонны прахин. Мөн түнчлэн алим чацраг нь үхрийн үзрэг 8 төрлийн жимс хураан авч байна. Тэр үед бол чацрагны бид нар их олон гад 300 400 га хөргөд тарьж ирсэн. Ариун ургац авч улсын одоо хэрэгцээг хангаж одоо аймгийнхаа хүнсний үйлдвэрийн чацрагны хэрэгцээг бүрэн хангадаг байсан. Манай орлого захирлаар ажиллаж байсан Малган байна. Тэр үед станцад эрдэм шинжилгээний ажилтны сектор эрхлэгчээр ажиллаж байсан үлзий одоо сүүлдээ хүрээлэн болсон хүрээлэнгийн захирлаар ажиллаж байсан юм аа. За би 1975 онд улсын их сургуулийн химийн анги төгсөөд Тус станцад химийн лабораторийн эрхлэгчээр ажиллаж байсан.
Миний захирлын хийсэн хугацаа бол 2000 оноос эхэлж ажлыг авсны дараа бид хамт олонтойгоо ярьж байгаад одоо энэ байгууллагыг яаж сэргээх тухай бидний ярьж байснээс Оросын холбооны улсын Минусинскийн эрдэм хэлгийн станц дахин нөгөө цэцэрлэгүүдээс ортуудыг шинээр сэргээж тэгээд дараа нь бол зах зээлийн энэ хүнд нөхцөл тестчлэхийн бол суулгах сэржүүлгийн ажлыг нэлээд эрчимжүүлж жил зарим жил 100 мянга хүртэл суулгац гаргаж зах зээл нэвтрүүлж байсан. Түүний үр дүнд манай хамт олон одоо санхүүгийн хувьд байгчиж ингээд овоо хүчин авч ингэж ажиллаж байсан юм аа. Дорнод аймаг Чойбэлсэн хот 2024 оны намрын эхэн. Монгол улсын томоохон хот зөөрөнгүүдийн нэг Чойбэлсэн хот газар тариалангийн үйлдвэрлэлийн зүүн бүсийн нэг гол суурь юм. Энэ хот өөрийн гэсэн өрөмц хөгжлөөрөө хөгжиж түүхээ бүтээж явна. Өнгөнгийн зуны цэцгэл шиг хээхвар шиг тэгсэн Монгол дийлэрээ бие сэтгэл хийгээд ажил амьдралынхаа түүхээр гойсон энэ бүсгүйчүүд бас л Чойбэлсэн хотоо чимжээ. Эрдэм шинжилгээний хүрээлэнд жимс жимсгнээ секторт одоо 25 жил ажилласан Ахмад байна. Одоо аюуш гээд манай гэр бүлийн хүн 65 оны 7 сарын 7-нд хөдөө аж ахуйн жимс жимсгний анги төгсөөд одоо анх удаа энд ирж ажилласан. 1960 онд агар номч хүчит нарын санаа нийсэн хэсэг залуучууд энд ирж төрөл бүрийн өр тариатраж загварыг нь судалж эрдэм ухаанаа сорьсон. Төрөл бүрийн жимсгний мод тариалах турших нь бидний гол зорилгын нэг байлаа. Одоо 26483 бот модтой жимсний том цэцэрлэгтэй боллоо. Энд тариалсан алюминий модноос нэг нь 225-аас 250 г хөндийн жинтэй алим чургалаа. Өхрийнүүд, бөөрөлзгөн, шийга, төрөл бүрийн жимс ногоо тариалж турших нь тэдний зорилго байлаа. Дорн тал бүсийн хөдөө аж ахуйн эрдэм шинжилгээний нэгдсэн станцад 40 га талбай жимс цэцэрлэг байгуулснаас гадна 10 гаан жимсний мод, жимсний 5000 гаруй мод, жимсний 4000 гаруй үржүүлгийн газартай болсон бөгөөд цаашид ариун их ургац авах боломжтой болсон байна. За энд бол одоо их олон мэргэжилтнүүд байгаа. За одоо мод дорж, за тэгээд инх туяа, дулмс хүрэн, за тэгээд одоо энэ манаачин байсан энэ одоо буян тогтох гээд лавгжвэн гэрүүл энэ дандаа манай секторын дандаа манай нэг баригадынхан за тэгээд дондог гээд байсан. За зөгөөчдөөс одоо оюун сүр маань байсан. Тэг 25 жил ажиллаад 90 онд одоо энэ Доронтод одоо манай хүрээлэн нүүж ирэхэд ирсэн юм байгаа. Хүч тухайг би сайн мэддэггүй таньдаггүй байсан. Би 84 онд хөдөө аж ахуйн техникумыг төгсөх гээд бид нар байж хахад манай ингээд орж ирээд өндөр цагаан орж ирлээ гээд тэр тухайн үеийн багш нар тэгээд исэн байхгүй. Тэгсэн чинь тэр хүн орж ирэнгүүтээ за танай ангиас эрдэм шинжилгээний нэгдсэн станц гэж халах голын оройнд байгуулагдсан. Одоо тэр газар очиж ажиллаа. Тэгэхээр би одоо очихгүй гэсэн чинь үгүй чи явж тэнд очиж гээд өөрөө тэр халах голын оройны тухай надад ерөөсөө бүр зүүдэнд ортол баг шахуу ярьж өгсөн. Тэгээд тэр хүч тухайн юугаар би очиж ажилласан. Тэгэхэд манай хамт олон маш сайхан хүлээж авсан. Намайг төмөр хөрөв гэж захиралтай болсон байсан. Тэгээд тэнд очиход надад аюул дурсгалтай халах голын 45 жил байхаа. Хөрөл хүшээ нээгдэж байсан Батмунхай Тэг цэцэг бүг гэж намайг аягүй даалгаж ирсэн. Тэр хүшээн дээр очихад голиодуулс гээд хинэ хүч тухайн өөрөө ургаж бий болгосон. Тийм улаан цэцгийг чи тэр хүнд гардуулж өг гэж байсан. Шилжилтийн үе. Зах зээлийн шилжилтийн өнгөрсөн тэр цаг үеийн шуурга өмнөх үеигтэй босгож үтээсэн олон зүйлийг ач холбосныг тоочоор барахгүй зэ.
ийм гундуу аяс хаасайгүй бий болж улс орон бараг бүхэлдээ ганцхан аймагаа амьсгалж өдөр хоногтой залгууж байсан хатуухан цаг үеийг бид туулсан. 2000 онд намайг аймгийн хөгжлийн бодлого хариуцсан хилцээний дараагаар томилж ажиллуулсан юм аа. Аймаг маань. Тэр үед ямар байсан гэдэг тэр аймгийн төсвөртөө төрийн албан хаагчийн цалин тавьдаг мөнгө байхгүй, гурил архиар тавьдаг. Тэгээд бүх үйлдвэр аж ахуйн газрууд хөвчлөгдсөн дээрээ зогсоод ажилчид нь айдгүй болцсон. Ядуурлын байдал одоо шууд утгаар нүүрлж ясан цагтаа. Тэгэд энэс яаж гарах вэ? Ер нь маш хурдан үрдүнд хүрэх арга байх болов юу байх вэ гэж нэлээд эрэл хайгуул хийсэн. Тэгэд би Хөдөлмөрийн Баатар актимч авдаа багштайгаа ярьж зөвлөж ясан. Тэгээ багш маань бас надад юу яаж санаа хэлж ясан юм аа. Чи ер нь чацаргана яачаад хүн болгонд хариуцуулчвал хүмүүс чинь бас нэг орлоготой. Тэгээд ер нь ирээдүйтэй салбар болоо хөгжих юм шиг. Тэгэл би чацарганыг 2000 оноос эхэлж одоо сонирхож эхэлсэн да. Танаа багийнхны санаачилсан тэр чацарган хөтлөөр тэгээ орон нутгийн засаг захиргааны байгууллагад дэмжсэн. Тэгээд тэр маань одоо самжилттай хэрэгжсэн суурлаад Монгол улсын засгийн газрын хөтөлбөрийг одоо Алтан хоёрыг авдаа актимч за зэрэг одоо миний би гэх мэтлэн хүмүүс одоо хамтраад боловсруулаад тэгээд засгийн газарт оруулаад батлуулаад тэгээд 10-аас 16 онд хэрэгжүүлсэн. Тэгсэн чинь ингээд хэд даваад яагаад ирсэн чинь нөгөө чацарган мэддэг сонирхдаг хүмүүс одоо тал талаас ороод ирсэн. Чацарганы ач холбогдол, чацарганы тарих ёстой, чацарганы юм байх ёстой. Улс орны орчин тогтнолын гол үндэс суурь болсон хүнсний аюулгүй байдал, эрүүл мэндгээд хүн ардынхан эрүүл амьдралын баталгааг хангах зорилготой байгуулсан олон байгууллагын нэг нь чацарган нэртэйгээр гараагаа эхэлсэн Монголын жимс жимсгний үндэсний холбоо юм аа. Одоо яанны зүгээс төрийн зүгээс ч гэсэн чацарган тариалах иргэдэд бол тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлж ажиллаж байсан. Суулгах зэг зээлээр олгох, зааман хөлдөмж олгох, услгааны систем өгөх гэх мэтлэнгээр за тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэх мэтлэн ийм ажил хийж байсан. Ингээд 10-аас 16 онд хэрэгжсэн төслийн үрдэн бол нэлээд амжилттай байсан. Одоо тэр үрдзий тороод гэдэг ба шүү дээ. Тэнд бол 150 га газар авч. За тэгээд 150 га үндсэндээ 300 айлт өгч. Тэгээд тэнд одоо улсуудаар чацарган тариулаад эхэлсэн байхгүй юу? Одоо хамгийн сайн ийм чацарган бол энэ манай Монголын дутагт байна. За Оросын одоо энэ Сибирь, Барнаул орчим. Манай хотод одоо энэ Германд байна, Тайванд байна, Японд байна гэдэг чацарган тас гаргаж байгаа шүү дээ. Тэр одоо 8000 гагаас хөлбөсөө хураага тэр үүдтэй ашиглаад, хуваар ашиглаад ингээд бас олон гэр бүл болоод энэ бас чацарганы тойроод амьдарч байгаа юм байхгүй юу? Арван 16 оноос манай холбоо бол Монголын жимс жимсгийн үндэсний холбоо гэдэг нэгэсний тармил жимсхний үйл ажиллагаа бүхэлд нь хамрах юм чиглэлээр ингээд үйл ажиллагаа явуулсан байгаа. Хотын төв орсонтой гүр. Улаанбаатар хотын дур урсгах Сэлбоодын орсонтой гүрийн энэ орчим аль хэдийнээс газар газрын оюутан залуусын сургууль намын аж амьдрал буцаж ирсэн бичил ертөнц үйлээ. Энэ олон оюутан залуусын халуун уур амьсгалтай ээжилсэн Арсантай гүрний уртхан насан жаргал гэдэг бараг 80 жил өвөлтэйгээ золгож яваа энэ эхнэр өдөржүүлсэн жимс ярддаг бичил байгууллагын хідэн нөхөд бас л өвөрмөц нэгэн бичил ертөнцийг бүтээснээс хойш даруй 17 жилийн 4 улирлын өнгөтэй хослон их орноо жимс жимсгний том ойн төгөл болох том зэрэг тавин чармааж иржээ. Сэлбоодын хөвөө дагсан тэнгэр багцсан олон байшингуудын дундах Азмон гэдэг энэ 6 давхар байшингийн 5 давхар жимс ярддаг хідэн хүн байдгийг энэ байшингийн хажуугаар зөрж өнгөрөх хүмүүс яахан мэдгэлээ. За 13 оноос хойш бид нэр Монгол улсад энэ жимс жимсгний салбарыг дахин төлөвлөх олсын харааг харах чиглэлээр олон талт ажлыг хийж ирсэн. Үүний нэг нь бол компаниудаар явж ирсэн эрдэм шинжилгээний байгууллагуудыг хоорондоо уялдуулж
жил болгон олон улсын хурал эрдэм шинжилгээний уулзалт зохион байгуулсан нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд судалж үзээд нэг жимс жимсгний дөрвөн бүслөрт Монгол улс энэ чиг салбарыг хөгжүүлж болох юмаа гэсэн судалгааны үр дүнг гаргаж байсан. Алтан твшийн хүндийд алт эрдэнэс тариалагч Баянбүр Дээхэн. Дөрвөн уулын дунд орших Монгол улсын нийслэл Улаанбаатар хот өргөжин тэтгэхийн хажуугаар автомашины түгжрэл удаан яаргээд хүн амын төвлөрөд дагсан олон асуудлын дунд амьдрах хотынханд цэвэр салхи агаар цэвэр хүнсний жил чухал хэрэгтэй. Их хот тойрсон алтан твшийнхээ хөндийд цэцэг жимс мод оргонол тайж ургуулan дэлхийн жихэн ачиг хариулахын хамт хүмүүний амьдралд аз жаргал бэлэгдэж яваа буянтай хүмүүсийн нэг Баянбүр ногоон төглийн гэр бүлийнхний төгөл нэгэн намрын алтлаг өнгөнд хучигджээ. Бид нар маань ямар ч сан тэр импортын жимсийг одоо авахгүйгээр өөрсөө жимсээ тариад өөрсөө бүтээгдэхүүн хийгээд хэрэглэнэ гэдэг чинь бол одоо нэгдүгээр эдийн засгийн хувьд ач холбогдолтой, хоёрдугаар эрүүл мэндийн хувьд ач холбогдолтой, гуравдугаар одоо өөр хөвгт ач зэндэргээ бүгдийг бид нар хөдөлмөрт одоо ингэж амьдрах болох юмыг л бид нар зааж сургаж байгаа байхгүй. Чацарган хэмээх алтан өнгөөр орчног чимэх хаан жимсээс ахуулаад төрөл бүрийн органик жимс ногооны амт чанар дэлхийд танстай болох мөч ойрхон эснийг Баянбүр Дээхний бүтээгдэхүүний олон улсын чанар стандартын үнэлгээнүүд батлахжээ. Дөрвөн үеэрээ дамжин жимсний тариалалт үйлдвэрлэл явуулж байгаа Баянбүр ногоон төглийн шатруудын хурааж авсан чацарган жимс алдарт шар доктороос эхлээд увс хүнс гэх мэт олон үйлдвэрүүдэд нийлүүлэгдэж эцсийн бүтээгдэхүүн болж хичнээн олон хүний эрүүл мэндэд ач тусаа өгч байгааг найз бүсгүй хоёр яахан мэдхүйгээ. 500 гаруй сая төгрөгийн зээл төрөө өгсөн. Дэлхийн стандартыг ордос гидропон дээд гэрлэлээр би салаад насны үйлдвэр тариалтай хийгээд оргуулад чадсан. Тэр их том зээлийг би юугаар нэрсэн бол энэ хийж байгаа хөдөлмөр энэ чацарган байна, энэ помидор өргөсгөн байна. Олон улсын шилжилтийн органик хөсг Монголд анх удаа стандартыг баталгаажуулсан тийм аж ахуйн нэгжүүлсэн. Энэгээр би том одоо баг хөдөлмөрийн баатараас илүү болж гэдэг бахархаж явдаа. Ягаад Баянбүр ногоон төгөл компанийг сонгох болсон юм бэ гэвэл энэ бол хөдөө аж ахуйн зохистой задал буюу ГАП нэвтрүүлсэн гэдгээр онцлог. Мөн шилжилтийн үеийн органик гэдэг гэрчилгээг амжилттай гардаж авсан учраас бид нар бол одоо органик бүтээгдэхүүн гэдгээ нотлох боломжтой болж байна гэсэн үг. Манай чанартай түүхийд нийлүүлэгч болж байна гэсэн үг. Жимсхэн зах зээл. Манай улсын хотуудын альж хүнсний зах дэлгүүрээр орсон лангуу дүүрэн өөрч тавьсан төмөн зүйлийн импортын жимсгэнүүд хүний нүд хужирлана. Зах зээлийн гэрэлт хэрэгцээ борлуулалт хадгалалт төр засгийн бодлого хууль эрх зүйн орчингээд дотооддоо тарьж ургуулж байгаа жимсгний зах зээлийн орон зай хумигдвал байгаа гэдэг. За одоогоор бол манай улсад нийтдээ нэг 450 аж ахуйн нэгж байгууллага. За 4000 гаруй өрх жимсгийн тариалтыг нэг 7300 гад албад эрхэлж байна. Нийт одоо жимсний хэрэглээнийхээ 3%-ийг л дотоодын үйлдвэрлэлээс хангаж байна. Амьд их усэр болсон энэ жимсийг одоо өргөн хүрээнд хэрэглэх эх орны жимсний энэ салбарыг хөгжүүлэх чиглэлээр бол бас бодлого тодорхойлоод ингэ явж байна. Хүнсний хувьсгал, эрүүл Монгол хүн, тэрбумод хүнсний хөдөлгөөн гэдэг нь гурван бол хоорондоо зайлшгүй холбоотой. Тэгээд энэний гол одоо зангилаа маань бас энэ жимсний аж ахуй байж болно гэж бид нэг шаардж байгаа. Энэ зүуднээсээ бид бас хоорондоо хамтарч нэгтэрч ажиллах юм шаардлагатай гэж үзэж байгаа. Ургадаг алт чацарган. Өнөөдөр Монгол улсын хэмжээнд нийт 8000 га талбайг чацарган тариалж байгаагаас увс говьалтай уурханга зэрэг аймагуд тариалтын хэмжээгээр гол бус нутаг болж байна. Манай улсад тарьж ургуулж байгаа чацарган жимс экспортод гарах нэгэн гол нэр төрөл юм. Олон нэр төрлийн эм бэлтгэл гоо сайхны бүтээгдэхүүний түүхийд болдог чацарган дэлхийн зах зээлд ирээд хэрэгцээ их байгаа билээ. Чацарган бол энэ одоогийн байдлаар дэлхийд сая 400 мянга дургаж байна. За тэ сая 400 мянгааг сая 300 орчим мянгаар гятад байна. Гятад бол одоо жимс тогоог ашиглахад ерөөсөө энэ элсний нүүднээс хамгаалах зорилгоор уултаа устай газар гэж тарьдаг энэ нүүд хийсэн л дээ. Өвлийн жавар тачигнсан өдөр жимс шилсэн хурал. Энэ өдөр Азманы энэ байшинд хүнсчдийн холбооны 3 давхрын уулзалтын танхимд Монголын жимсний үндэсний холбооны удирдах зөвлөлийн гишүүд цуглаж байгууллагынхаа хийсэн ажлын өнгөрснийг дүгнэж
ойрын ирээдүйн төлөө хилэлцэж хүний эрүүл мэнд нэгэн аж тустай нөгөө л жимсүүдээ ярих нь энэ хүмүүсийн хувьд сэтгэлийн эрч хүч таашаал авдаг нэг хобби юм. Жимс жимсгний модуудыг яаж илүү ихийг тариалах вэ? Яаж энэ төр сортын чанаржуулж, хэрхэн ажлын байрыг нэмэгдүүлэх вэ? Хэрхэн гадаад дотоодын зах зээл нэвтрүүлж төвшүүлэх үү гээд Монгол эх орныхоо цэвэр хөрс усанд ургасан жинхэнэ органик жимсээр өөрсдийнхөө болон дэлхийн хүмүүсийн эрэлт хэрэгцээг хангахын учир зангидаг оюун ухааныхаа хэмжээгээр шаглах тэдний оюуны үйл үр шимээ өгөх нь дамжиггүй юм. Жимсийн холбооны өдөр төсөвлийн гишүүн Цэвлмаа доктор тэрээр Монгол Улсын их сургуулийн эдийн засгийн хүрээлэнгийн захирлын албаны ажлыг хажуугаар Тармил жимс жимсгний кластерын судалгааны ажлыг олон жил хийж энэ салбарын хөгжлийг мэргэжлийн түвшинд хөгжүүлэхэд үнэтэй хойноор оруулж байна. Засгийн газар бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг энэ 2022 оноос эхлээд шинжилээд одоо яриад явж байна. Тэр энэ 7 бүсэд 4 бүслөөр бас ямар байх вэ гэдг нь дараагийн хилцүүлгийг өрнүүлээд явах бах. Энэ хооронд бид нэрээ олж авсан амжилт гэвэл Увсын Чацарган гэдэг газар зүйн заалтыг Европын холбооны дэмжлэгтэйгээр тодорхойлсон. Цаашид Чацарганы тос гэдэг бүтээгдэхүүнийг газар зүйн заалтаа болгохоор бид нэр хичээн ажиллаж байна. Монголын анхдагч газар зүйн заалтыг одоо Европын холбоонд бүртгүүлж чадсан ийм хамт олон байна. Европын холбоо бүртгэгдснээрээ энэ төрлийн бүтээгдэхүүний суур одоо итгэлийг бий болгосон гэсэн үг. Эх орны зүүн хязгаарт байцсан жимсэн төглүүд. Дорны 100. 2024 оны луу жилийн 100 цаг газар сайгүй бороохоор илбэгтэй газрын өнгө сайхан гарч ойрын хэдэн жил болоогүй сайхан 100 болсонд хүн бүхэн сэтгэл хангалуун байна. Дорны их талж нар хүрэн шимэнд бас цэцэг хаа шигдэгсэн хевс дэвсэн мэд солонгорчээ. 16 оноос эхлээд жимс тарж эхэлсэн байгаа. Одоо алим маринетик одоо дандаа нөгөө Оросоос оруулж ирсэн сортууд. Одоо тэр алим маринетик маань бас 7 жил болоод одоо нэг модноос гэхэд 25-аас бараг 40 кг жимс авч байна. Тэгээд мод арчилна гэдэг чинь яг нөгөө нэг жижиг жоохон хүүхд арчилж байгаа юм шиг маш их арчилгаа шаарддаг. Ямар ч жимсгний модон дэрнэ. Чойбсон хот дундах өрхийн жимс ногоо тариалдаг айлуудын хашаандах алим жимс алгалсан мод бутууд зуны байгалийн өнгийг гоёж чимхийн зэрэгцээ олон төрлийн амтлаг жимс тарьж ургуулсан эцэдээ үр шимээ өгдөг болжээ. Сөөрөмтэй жимсний төгөл. Чойбсон хотыг тойрсон өрхийн аж ахуй хэрэглэдэг айлууд энэ намрын шинэ хугацаа хураан авч жимсгний амттнаар хоолцооныхаа ширээг чимэн багчуудын ходоодыг баяжуулж зочид лиштэй тарьж ургуулсан амттны дээжээр дайлах нь энэ хин хүн сайхан сэтгэл төрүүлнэ. Дорнод аймгийн ийм өрхүүдийн нэг инкваторих гэр бүл ах дүүсээрээ нийлж урд нь хогийн хонхор байсан газрыг цэвэрлэж тордон жимсний бяцхан төгөл байгуулсан бас л буянтай үйл болжээ. Аливаа хийж бүтээх шин санаа оноос идэж нэвтрүүлж байдаг гэрийн эзэн инкватор Тэрядангийнхын жижиг талбайд усан цөөрөн байгуулсан услахааныхаа асуудлыг бүрэн шийдснээр байгалийн өнгийг чимэж усны шуулын тухлах нэгэн орон гэр болжээ. Энийг харахаараа хүн чинь баярлдаг шүү дээ. Ерөөсө ядарна гэж баахгүй шүү дээ. Хийгээд ивэл болмол баярлаад л тэгэл чаддаг байсан үл том алим л таримаар л байна шүү дээ. Тэгээд үзгээд л юм. Хин ч гэсэн те ийм ой төгөл жимсэн төгөл болчихвол мөн гоё үсттэй. Дорны тал төрсөн авраг тариадч гэр бүл. Монгол Улсын авраг тариадч Сүхбаатарын инх тулах хэмээхийн залуу хууль цаасны төрийн аднаас газартай нөхөрлөж, газар тариадангийн хүнд хүчээр ажилд нөхлөгдөж, аврагын зэндан төрсөн гэхээр ямар их цаг хугацаа, ямар их төвчээр хатуужил, ямар их хүч хөдөлмөр зарцуулж туулж ирснийг түүний хөдөлмөрийн өөршин батлна. Түүний аав Сүхбаатар ах бат тэлэг авраг тариадчид гэхээр энэ гэр бүлийнхний удам дэмжсэн хөдөлмөрийн үнцний холбоос илэрхийлж ажээ. Чойбсон хотын 1-р багийн хэрлэн голын хөвөд агсан 28-ын талбайн донд байсан энэ жижиг байшинтай инхтуудынхан ажиллаж амьдарч дорончуундынхоо эко хөлсийн хэрэгцээг хангагч нэг гол нийлүүлэгч болж яваадаа эдний гэр бүл хамт олон туйлын өндөр сэтгэл ханамжтай байдаг. Хүн болгон одоо Солонгос, Япон гадны улсыг зорж ажиллаж амьдарч их усроо залгадаг гэхээс илүү боломжийг харсан. Ер нь бол хүн хамгийн сайн хийж чаддаг зүйлээ хийх ёстой байна гэдэг. Тэр маань одоо миний хувьд бол
аргагүй л энэ газар шороотой холбоотой зүйл байсан. Эхнийхээ модыг тариад хүн чинь жимсийн нийт чинь зөөдөлт юм л. Би гэдэг хүн, бид гэдэг хүн зөвхөн ганц гэрүүл энэ ургадаг жимс ногоог идээд газар шорооны шимийг хүртээд явах гээд хажуудаа 6 орхийг дагуулад явж байна. Эдгээр маань хүрч байна. Цаашлаад энэ ургадаг алт энэ ногоон байгууламжийг нэмэгдүүлэх Сүхбаатар хинтигээс хүмүүс ирж суралцж байна. Нэг ширхэг ч гэсэн жимсний мод тарих юм бол таны үр хүүхэд зөв хүмүүжлтэй та өөрөө эрүүл урт наслах их уср болох юм болов уу гэж өвний зүгээс боддیں۔ Дорны хэрлэн гол 60 жил тохиогүйгээр үерэлжээ. Энэ зүүн газар сайгүй баруун хүрээлбэгтэй сайхан зүүн болсон жишээ Дорнот аймагт 8 сарын дундуур орсон хэмжээний барууны улмаас Жойбсон хотын хажуугаар урсах хэрлэн гол үерэлж эргээсээ хайсан нь ойрын 50-60 жилд үцэгдээгүй үерийн гам шиг болж байгалийн давтагдчихгүй хүчин зүйл хэрлэн голынхон хөвөөгөөр жимс ногоо тариадж амьдарч байсан олон өрхийн аж ахуй эрхлэгчдийн бүтэн жилийн хөдөлмөрийг уусгаж авч иржээ. Орон нутгийн удирдлагаас бидний хүсэж байгаа ганцхан зүйл бий. Байгалийн давтагдчихгүй хүчин зүйл энэ гол усны үерт орсон газар маань буцаагаад тариалан эрхлэх 5, 10, 20 жилийн боломжгүй маш их хэмжээний бохирдол, маш хэмжээний лаг шавартай болсон. Тэгэхээр бид нэр эх онуудад Доронтой аймаг ургац хүнсний аюулгүй байдал ургац алдахгүй тулд тухайн газрыг одоо хуулинд нь байгаа энийг кадастр буюу координатын шилжүүлээд ус орохооргүй арай өөр эрүүлт цэвэр тог заглагаантай газар шинэ байршлыг л олгочвол одоо бид нэр орон нутгаас хийж байгаа тариаланчтай маш том хөрөнгө оруулалт л гэж харж байгаа. Түмэн цогтын бичил жимсний төгөл. Цагтаа Түмэн цогтын сангийн аж ахуй гэдэг нэрээрээ улсад мандаж явсан Сүхбаатар аймгийн Түмэн цогт сум тэрийн он жилүүдэд Орос улсын барьж өгсөн бичил орон сууц барилгууд энэ сумын өнгө төрхийг хадгалж чимжилсэнийг сумын тохилог цэвэрхэн орчин батлах ажээ. Түмэн цогтын талын жимс хоршооны гэр бүл хамт олонны намрын ургац хураалтынхаа ажилд орсон байна. Сүхбаатар аймгийн уугуул амар жаргал гэдэг энэ бүсгүй олон жил эрүүл ахуй чимжүүнээс дайрачилж хүний эрүүл мэндийн манаанд зогссон хүмүүний бие сэтгэлийг гойж явсан бол бас залгуулаад газрын шинхүүрсэнд ур ухаанаа хээлэн шаглаж ургаж бойдсон ер бусын жимсний бяцхан төглийн мод сувгууд Түмэн цогт сумд нэгэн бичил ертөнцийг бүтээжээ. Энэ сайхан хөгжилтэй сумынхаа хөгжлийн хөгжихийн төлөө бид нар өөрснөөхөө гэр бүлээрээ дахан дүүсээрээ нийлж жимсний аж ахуйг энэ зүүн бүст хөгжүүлъя гэж ингэж зорж ажиллаж байгаа. Тэгээд бидний сайхан мөрөөдөл бол 5 гаага алим жимсээр дүүргээд зүгээ аж ахуйгаа хөгжүүлээд сайхан ургамдуудаа мод үржүүлээд цаашдаа бол бид нар бас энэ суурин дээрээ мал аж ахуй хөгжүүлэх юм хүсэл мөрөөдөлтэй. За тэгээд манай хоршоо нь бол бодлогоор ажиллаж байгаа. Бид нар эхнийхээ байна боловсон хүчингүүл бэлдсэн өдөө аж ахуйн ногоон байгууламжийн агрын ангийг төгсгсөн аргинаач мэрэгчлээ залуу боловсон хүчин байгаа. Одоо бид нар зоо техникчээр 21 настай залуу боловсон хүчингээ бэлтгэж байна. Тэгээ энэ аж ахуйг бол энэ залуучаа цаашаа хөгжүүлж авч явах юм аа. Түмэн цогт хуучин сангийн аж ахуйн суурин дээр байгуулагдсан учраас агуулгах сав юу бол маш их байдаг. Хүн амаа хүнслэжэл жимс жимсгнээр хангахад бол гол Сүхбаатар аймагт бол гол үүрэг гүйцэтгэж байгаа ийм сум аж ахуй байж байгаамаа. Хинтийн ажилсаг хүүхнүүдийн сэтгэл гараар бүтсэн төглүүд. Тарьсан мототныхаа өмнө тойрон суугаа Хинтийн аймгийн төв Өндөр хааны энэ хүүхнүүд газартай нөхөрлөж хашаа хороо тариан талбайд төрөл бүрийн цэцэг жимс бусад олон төрлийн ургамал тариалан Монгол улсын төрийн тэргүүний санаачлагаар хэрэгжүүлж байгаа тэр бомбот төслийн их аянд хой нэмрээ оруулж байгаа. Чимээгүй нэгэн бичил хөдөлмөрийн фронтынхан Баатрууд гэж нэрлэж тодорхойлж болох үү? 2006 оноос хойш жимсний мод тарьж эхэлсэн.
хамгийн эхлээд одоо үхрийн нүд тарьсан. Тэгээд тэрийг авахтаа бол маш их амлалт үүрэг авч ирсэн учраас л үржүүлэх хийдэг гэдгийг бол одоо дэлхийн зөнгөөс авахтаа амлалт аваад тэгээд тэрнийхээ үн чинь дээр 2007 оноос эхэлж жимсний үхрийн нүдний жимсний үржүүлэх хийж эхэлсэн. Энэ хоорондоо мөн Аян дэлхийн байгаль орчныг хамгаалах сангийн жижиг төсөлбөртэй хамрагдсан байгаа. Тэгээд эндээ бас өөрөө хамрагдахаас гадна олон хүнийг нөхөрлөл, хоршоо, төрийн бус байгууллагуудыг хамруулсан. Одоо нийтдээ бол манай аймгийн бол 14-5 нөхрөл төрийн бус байгууллагуудыг хамруулсан байгаа. Эдгээр маань маш сайн ажиллаж байгаа. Их том өрөөдөлтэй байгаа. Хинтээ аймгийн төв дээр ихэд бол одоо 20 мянган хүн байдаг. Хинтээ аймаг ихэд бол 70 гаруй мянган хүн амтай. Энэ бүх хүмүүсийг одоо импортын бүтээгдэхүүн оруулахгүйгээр бариана хийчдэг, компото хийчдэг, жимсээ тариад идчихдэг, дарсаа хийчдэг. Ийм болох зорилттой л ажиллаж байна. Төр засгаас дэмжлэг багтай бор зүрхээрээ зүтгэж бас чинхүү сэтгэлээрээ зүтгэж яваа манай жимсчдийн өмнө тулгамдсан шийдвэрлэх төрөөс дэмжих хууль их зүүн орчныг боловсронгуулах гэд олон асуудал бий. Анх 2004 оноос хойш газар тариалангийн чиглэлээр орсон. Энэ рүү яаж орсон гэхээр миний багш Баатар Сүх гэж гавьяат багш байдаг. Тэгээд тэр жилдээ багшаагаа дагаад 2 шуудаа төмс тариад 18 шуудаа төмс аваад тэрэндээ урамшаад одоо бол өөрийн эзэмшлийн 100 газартай 1000 ширхэг үхрийн нүд тодтолж аваад тэгээ ингээд тариалаад үржимсээ хүртээд ингээд яваад байгаа одоо бол бас өөртөө бас баярлдаг бахархдаг. Эннийхээ төлөө тууштай тэмцээд тууштай үзээд ингээд бас үр шимийн үзээд ингээд хүн ирэхэд ямар ч байсан харах үзэхэмтэй болгосондоо бас өөртөө бас баярлж багштаа бас маш их баярлж энэ сайхан үйл рүү бас дагуулж орсон баярлж. Гэтэ ядрах үе бас байдаг тийм ээ. Унаж босох үе байдаг. 20 гаруй жил ногоо тарилаа өсөлтийн системтэй болсон. Талбаар байгаа ямар ч гэсэн мотор асаагаад шалганг тавиад одоо өсөлтөг болчихсон. Тэгээ одоо бид чинь ганцхан чацаргана гэхгүй цаашаа үргэлжлүүлээд л одоо тэтгэврт гарахтаа би тэгнэ гэсэн зорилготой байраа царна хашаандаа гарна гэж сүүлийн 3 дахь жилдээ одоо хашаандаа ногоо мод тариад байгаа нэг 7-8 төрлийн 30 гаруй модтой болсон байгаа. Хүүхдүүдээ л хамгийн гол нь би нөгөө юмыг хайрлаж эвтлэхийдээ бид нар чинь ингэж мод ургамал бүх юмыг ингэж өөрснөө тарьж гараараа ургуулсан юм а амтрахан эдхийг харж ингэж л миний амьдралын өглөө эхэлдэг. Манай хөөнийг удаа тэгжсэн. Хүн байгальд амьсгалсан агаараа мод тарьж төлдөг гэсэн. Манай ээж бидний яг төлцсөн байхаа. Ээж аав хоёр маань бидний өмнөөс бараг төлцсөн байхаа гэж хэлжсэн. Одоо манайх энэ жил нэг 200 мянган суулгац одоо мод бэлдсэн, гаргасан. Одоо тэрнийг талбайд үржээдэл байж байна. Энэ дээр залгаа хийвэл одоо их хэмжээний залгаа алим гарах, бас үржүүлэг гарах, харандаа бас үржүүлсэн. Ингээд ойжуулаад явахд болохгүй юм алга байна өө. Газраа зөв сонгоод хөсөл зөргөө гаргаад тэгээд хийвэл одоо энэ баруун говь чинь одоо дахин талд бол маш их хөржүүлэг хийгээд дахийг модон дотор оруулчих тийм нөхцөл бүрдэж байна одоо. Өөр бус газрууд бол одоо энэ олон зуун суулгац, олон мянган суулгац авсан газар жимстэй болж явах шиг байна. 2024 оны намар Улаанбаатар хот. Сүүлийн жилүүдэд ховор намрын улиралд нийслэл хотод төрөл бүрийн жимсний гоёлын мод будны үзэсгэлэн худалдаа явуулдаг сайхан уламжлалт тогтож, модны анхлын мөнөр зоригсон шинэхэн ялах сортуудыг нийслэлийн өрхийн ногоон төглийн эзэд соёол жургуулахаар авдаг болжээ. Би өнөөдөр жимсний мод, алюминий мод авлаа. Тэгээ ер нь хашаанд авал нэлээд олон төрлийн модтой. Одоо мод гэхэд чи нэг 10 төрлийн мод тарьсан, жимсний мод нэг бас нэг 10-аад байдгийг. Тэгээ алюминий мод байхгүй. Чавганы мод 2 байхгүйс өнөөдөр тэрнийг олж авч байна. Ер нь явандаа бол нөгөө ачзээ нарыгаан модныхаа сүүдэр суулгах гэсэн гээд одоо зүгээр сайхан мод тариад идэг байхгүй юу. Монгол орныг жимсгнээр бүрхэж байгаасаа гадны жимс ахгүй дотоодынхон жимсээр одоо энэ хүн ардаа хангаасаа айл болгон одоо ингээд нэг жимсний мод тарьчаасаа гэж бодож байна. Би ер нь төрхөөсөө л хойш жимсгний модтой өссөн. Манай аав ээж болохоор яг анх нав төрөхөд 98 онд 3 алюминий мод тарьж байсан. Тэгээд тэр мод одоо хүртэл жимсээ өгч байгаа.
Тэгээд би одоо багаасаа одоо алим жимс тарихыг одоо аав ээжээсээ суралцаад энэ тэндээ суралцаад өөрөө одоо урлагийн модон дээр алюминий мод залгаж анх 8 дугаар ангиас одоо энэ мэрэгчлэлд оролцсон. Тэгээд voice-ийн инженер мэрэгчлээ суралцаад төгсөөд одоо мэрэгчлэрээ ажиллахын хажуугаар магистрт одоо суралцж байгаа. Илүү одоо том мөрөдөл маань болохоор одоо энэ жимсгний одоо аж ахуйгаа өргөжүүлээд тэгээ алим жимс одоо барин компот гэх юм уу тэг ингээд дараачийн бүтээгдэхүүн ингээд бүр экспортч гарах хэмжээний тийм мөрөдөлтэй. За би чинь 86 онд Шамрын Тэмэст 3 жил зөгийн ангид сураад 89 онд төгсөөл зөвөр жилийн газар ажилласан. Тэгээ 89-аас одоо хүртэл зөв бараг 38 жил зөвгөн болж байна. Анх ажиллаарынхаа чинь за зөвгийн татхуулаад баг уйлаад харшил өгөөл одоо миний багш одоо нэг цагаанчлогч одоо жамстар гэдэг мундаг хүмүүс тэдний шавар өччихсэн. Тэгээ татхуулаад би зөвгий чи ихгүй татхуулаад хавдаад уйлаад тэр чинь гоё хүнсний цэгтээ зөвгнийхээ бүтээгдэхүүнээр хийдэг хүнсний цэгтээс би хүнсний цэгт ажиллая гэж үйлчлээсэн. Тэгээд тухайн үед дарагтаа загнуулаад яг гэж юм мэрэгжил эзэмссэн ингээд загнуулаад хийжсэний ашиг тус одоо би энэгээр л амьдралаа дэвшлэж явдаас баярч өгдөг. Жимсний бүлийнхэн. Цагтаа Улаанбаатар хотын Зайсангийн амны хамгийн сүрлэг том байгууламж байсан хөдөө аж ахуйн сургууль одоо Зайсангийн тэнгэр багтсан барилгуудын дунд бүүдийнх мэд болсон ч Монголын үеийн хөдөө аж ахуйн мэрэгжилтнүүдийг бэлтгэсээр өдгөө 66 жилтэйгээ золгож байна. Болгар улсын хөдөө аж ахуйн сургуулийг жимсгний мэрэгчлэр 90 оны ихэр төгссөн хамт сүрэн бүсгүй энэ сургуультай Баяутан залуустай жимс ярьсаар өдгөө 20 гаруй жилийг илээж энэ салбарын хөгжилд хойноороо оруулж байна. Одоо тулгамдж байгаа хамгийн гол зорилго бол болсон хүчний асуудал байгаа. Тэгэхээр тухайн талбайд одоо 5-аас дээшгээ газарт байгаа талбай, тариалангийн талбай байлаа гэж үзэхэд энд мэрэгчлээ болсон хүчин байгаагүйгээс болоод нэг гагаас ургацын хэмжээ буурдаг. Одоо өмнөний хөдөө аж ахуйн сургууль одоо бэлтгэх гээд маш их өөрийнхөө чадамж чансааг болвол зориулан одоо ерөнхий улсын сургуулиудаа чадахжуулах маркетингийн одоо үйл ажиллагаа хийх ерөнхий дунд сургууль суралцж байгаа бага насны хүүхд болон дунд ангийн ахлах ангийн хүүхдүүдэд экологийн боловсрол олгох хотод нэлээд өөрөг гүйцэтгэж хамтарч ажиллах шаардлага байгааг бол өнөөгийн цаг хугацаа харуулж байгаа. Сүүлийн жилүүдэд хөдөө аж ахуйн сургуульд жимсгний аж ахуйн ашиг тусыг мэдэрсэн охид залуусын суралцахтаа тодорхой хэмжээгээр нэмэгдэж энэ салбарын хөгжлийн цар хүрээг тэлэх орон зайг бий болгож өгч байна. Тэгээ хүүхд байхдаа одоо аав ээжтэй туслаад, дүрхий аж ахуйтай туслаад ингээд багасаа ингэж явж ирсэн болохоор энэ мэрэгжилтэд дурлаж орж ирсэн байгаа. Хүнс эрүүл бол хүн эрүүл гэж ярьдаг. Тийм учраас эрүүл одоо зөв зохистой дадлыг хэрэгжүүлсэн эрүүл хүнсээр одоо Монголынхаа хүмүүсийг хангахын тулд одоо зорж байгаа. Одоо миний мөрөөдөж явдаг зүйл гэвэл ингээд сайхан алюминий ойн төгөлтэй, чав ургацсан, энэ төр хажуу талаар нь ургацсан ч юм уу те. Бүх жимсээ ингээд Монголдо бид нар ингээд хүнийхээ хэрэгцээнд нийлүүлж чаддаг, хүнсийг хангаж чаддаг байвал энэ бол маш том мөрөөдөл. За миний одоо хамгийн гол одоо мөрөөдөл бол энэ мэрэгжлийг эзэмшиж өдний хугацаанд 26-7 жил ажиллаж байгаа гол одоо үндсэн дээр эх орны нэрийн софтыг бий болгох тал дээр одоо 4 жилийн хугацаанд ажиллаж байна. Дархан хотын тариалангийн хүрээлэн. Жаран жилийн тэртээ Дархан хотод байгуулж байсан ургамал газар тариалангийн хүрээлэнгийн энэ 4 давхар байшинд манай улсын газар тариалангийн олон эрдэмтэн мэрэгжилтэн ажиллаж байсан оргил цагийн эрчүүч дүүгээ шүргэлжлэн эрдэм шинжилгээ судалгаа туршилтын ажлын цар хүрээ өргөжин тэлж ирсэн түүхтэй. Дархны энэ эрдэм шинжилгээний хүрээлэнгээс төрөн гарсан ургамал газар тариалан жимсгний чиглэлийн олон 10 эрдэмтдийн нэг Жуприлма бүсгүй ажил амьдралын түүх урт удаан жим татуулна. Монгол орны томоохон голуудын айсаар ургаж исэн чацганы гол том дээжүүдийг гол чухал ач холбогдолтой дээжүүдийг энд цуглуулж ирж 21 хэлбэрийг энд одоо тарьсан байгаа энэ тал байна. Одоо 20-од бас нэр төрлийн чимс чимгэлийн ургамлын үржүүлгийн талбар энд байж байна. Энэ бүхэнд гар бие оролцож явж байсандаа бахархаж байна. Цэцэг дургамал болгон
зөгийтэй холбоотой, хувийн холбоотой. Тэгэхээр би бас энэ нислэг сүрэгтэй хувь заяагаа холбоод олон жил одоо цэл залуу наснаасаа эхлээд ажиллаж байсан. Монголын жимс жимсгний салбарын хөгжлийн үе шатуудтай салшгүй холбоотой дархны хүрээлэнд 70 жилийн ойн босгон дээр дурсамж уулзалтуулж тухайн жимээр зурвас аялсан энэ цагмч намрын нэгэн өдрийн өнгийг өнгөллөө. Жимс жимсгийн жимэглээ ургуулын хувьд мөн л адилхан бид нар хоёр жимсгний дөрвөн сорт албисаар бид гаргасан байдаг. За 9 тариалангийн 60 гаруй сортыг нутагшуулсан багш. Энэ мөн одоо тариалангийн талбайд жимс жимсгийн жимэглээ ургуулж байгаа тариалагчдын талбай дээр бүсэл 60-70% нь таригдчих ах жишээтэй. Ингээд яг нөгөө ийм одоо олон сайхан үрдэнгүүд хүрээлэн маань гаргаад явж байгаа. 70 жилийн ойгоор гангарсан Шамрын жимсний станцын хаалга. Далан жилийн тэртээ Шамрын хөндөд байгуулсан Шамрын жимс жимсгний улсын станцын төмөр хаалга энэ өдөр гоёлоо зүүсэн шинэ жилийн гацуур модч гоёмсог харагдахулжээ. Шамрын станцтай ажил амьдралаа холбосон алтан үеийн залуус 70 жилийн ойн босгон дээр ийхүү хаалгаа гойжээ. Сэлэнг нутагт ажил амьдралын нэгэн шин заммор нээсэн Шамрын жимсний станцын буурал түүхтэйсэн энэ хаалгаар хичнээн олон охид залуус орж гарч ичнээн олон амьдралын аз жаргал бэлгэснийг буурал түүхийн эзэд батлана. За энэ төмөр хаалгын түүхээ ярих юм бол 1964 онд төмөр гэдэг хүн энэ хаалгыг агнжсэн юм аа. Тэгээ одоо хаалгын гоён дээр нь бол төмөргөө 1964 он гэдэг одоо тэр гагнуурын юугаар бичсэн байгаа. Өнгөнгийн дээлэр ижилсэн гойсон энийг л эрхмүүдийн гэрэлгийгээ татуулсан дүр төрх омогшил бахархал сайхан дурсамжууд яг л дэлгэр цагийн өнгөнгийн цэцэг навчис алаглах мэд ертөнцийн гоо цэглэнтэй ижилсэн Хорвогийн өнгийг чимжээ. 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотын төв. Энэ жилийн урал сайхан намрын бүлээн өдрүүд шинэ удирдлагын өнгийг хүчиж эхэлсэн энэ өдөр Монгол улсад жимсний салбар үүсч өгсөн 70 жилийн ойн хүрээнд нийслэл Улаанбаатар хотод анхудаа жимсний олон улсын хурал болж Монголын термин жимс жимсэх нь дэлхийд гарах хөгжлийн шин шин татагдаж хүн бидний амьдралын их болов болсон энэ сав шим ертөнцөө хамтдаа хамгаалж хайрлах бас нэгэн шин зам харгуй тавигдлаа. Улсаас 40 төлөөлөгч ирж ихтгэл тавьж оролцож байна. Энэ ихтгэлүүдээс босоод одоо гарч байгаа жимснийхаа экспорт гарч байгаа жимснийхаа чанарын асуудал дээр бид хөдөө аж ахуйн зөрчил дадлыг авч хэрэгжүүлж чадах юм бол цаашдаа зах зээл хангалттай байна гэдгийг бол энэ ихтгэлээс бол харж болж байна. Далан жилийн түүхийн жим татуулсан жимс тариаланчдын баяр. Нийт одоо Монголын өрхийн тариалангаас өсвөлээд аж ахуй нэгж жимс жимсгэн тариалж байгаа гадна дотны бүх одоо байгууллагуудаа талархал илэрхийлээ, мэндчлэгээ дэвшүүлээд нөгөө талаар бол жимс жимсгний бодлогыг дэмжиж ажиллаж байгаа төр засгийн байгууллагуудаа ялангуяа тэрүүн мод хүнсний хангамж гэсэн энэ томоохон эрүүл Монгол хүн гэсэн хөтөлбөрийг дэвшүүлээд ажиллаж байгаа ерөнхийлөгч түүний тамгын газрынхандаа бас талархал илэрхийлье гэж ингэж бодож байна. Ингээд цаашдаа бид хамтдаа Монгол орнд жимс жимсгний аж ахуйг тогтвортой хөгжүүлж эрүүл хүнсээр эрүүл жимс жимсгнээр өөрснийхөө хэрэгцээг хангахын төлөө эрчимтэй ажиллацгаая гэдэг энэ уриалгыг та бүхэндээ хандаж хэлье. Дэлхийн ээж хэм буй хишгийг ард түмэндээ хүртээсэн их түүхийг тамгалан бичсэн. Үргэлжлүүлэн бичиж бүтээж яваа буян хишгийн эцэдтэй дум баяр хүргэж Монгол эх орныхоо хөрс хэвлийг хайрлаж инхрийлсэн үйлстэнд улам дэлгэрч жимсэн ойн төглүүд тэр бум мод энэ садаа мочиртэй ижилсэн усан өржиж хүн байгал хоёрын хүн холбоос торгомсог хээх хуарын шагнаас шиг хүмүүний сэтгэл зүрхийг баясгах болтугай.